Хай. За сайн байцгаана уу? Намайг Кунаим гэдэг. За би одоо яг YouTube дээр анхныхаа бичлэгийг хийх гэж сууж байна. Тэгээд жоохон сандарч байна. Тэгээд анхныхаа бичлэгээрээ юу ярих вэ, юу хийх вэ гэж удаан бодсны эцэст Австрали улсын Work and Holiday визний тухай одоо мэдээлэл бас өөрийнхөө туршлагыг хуваалцъя гэж бодлоо. За тэгээд анх удаа бичлэг хийж байгаа болохоор бас алдаануудаа буруу зөрүүтэй юм байх юм бол бас ойлгороо гэж хүсье. За тэгээд миний би өөрөө тухайн визийг аваад тэгээд дараа 7 хоногт ер нь Австрали руу явах гад бэлтгэлээ хангаад явж байгаа. За тэгээд энэхүү визний тухай гэх юм бол Австрали улсад ажиллах за бас ажиллангаа одоо тэнд амьдрах одоо аялах тийм төрлийн виз байгаа. За тэгээд энэхүү одоо визээр тэр улсад очсны дараа одоо ажил хийгээд цалин аваад ингээд явах боломжтой гэсэн үг. За миний хувьд гэх юм бол одоо 1 жилийн хугацаар виз маань гарсан. Тэгээд ер нь бол визэнд яаж орсон, ямар материалууд бүрдүүлж өгсөн, ямар зуучлалын компаниар одоо явах гэж байгаа одоо тэрхүү мэдээллүүдээр бас та бүхнийг хангая. За миний хувьд гэх юм бол ICMA гэдэг зуучлалын компаниар зуучлуулсан одоо гэрээ хийсэн гэсэн үг. За тэгээд тэрхүү одоо компани мэдээллийг бас би одоо энэ хүү бичлэг дээрээ оруулъя. За энэхүү одоо визэнд та хэд маань бас одоо сонсч ирсэн бах энэхүү визний тухай. Тэгэхээр энэхүү визэнд орохын тулд аплайдахын тулд яг ямар бичих баримтууд бүрдүүлж өгөх ёстой юм, бас ямар шаардлагууд тавигддсан бэ гэдэг талаар бас хэлж өгье. За ер нь бол энэхүү визэнд 18-аас 30 хүртэлх насны одоо бүх хүмүүс аплайдах боломжтой. За хоёрдугаар гэх юм бол IELTS дээр болохоор at least 4.5 он авсан байх ёстой. За мөн дээрээс нь за at least бас 2 жил коллеж ч юм уу эсвэл ихтэй сургуульд сурсан байх шаардлагатай. Мөн дээрээс одоо гэмт хэрэг холбогдоогүй тий одоо шүүхийн чиглэлээр ямар нэгэн үр төлбөргүй юм байх ёстой. За тэгээд банкны баталгаа гэж өгдөг байгаа. Тэр нь болохоор 7500 Австрали доллар байдаг. За тэгээд жолооны үнэмлэхтэй байх юм бол маш том давуу тал болдог. За мөн дээрээс нь одоо машин одоо нийт тал дээр болохоор одоо механик машин, тусгай зөрүүлэлттэй машинууд одоо унж чаддаг бол бүр сайн одоо давуу тал болно гэсэн үг. Энэ хүү визэнд яг аплайдаж үзье, Австрали руу явъя гэж шийдсэн бол ICMA гэдэг за жишээл одоо яг өөр олон зуучлалын компаниуд байж магадгүй. Би тэрийг бол сайн мэдэхгүй байна. Гэтэ миний хувьд гэх юм бол ICMA компаниар зуучлуулсан. За яагаад тэр компанийг сонгосон бэ гэхээр за манай нэг найз тэрхүү одоо компанийг надад санал болгож ирсэн. Өөрөө тэр компаниар бол Австрали улс руу яваад одоо тэндээ ажиллаж байгаа. За тэгээд тэр компанид тийшээ очоод одоо тэр хүмүүсээс нь мэдээлэл авч бас болно. Одоо дэлгэрэнгүй тий. Одоо би энэ хүү бичлэгээр бас бүгдийг бүрэн өгч чадахгүй байж магадгүй. Тэгэхээр яг бичлэн очоод яг ямар байдгийг, ямар баримт өчүүд, ямар дараалал ингэж бүрдүүлж өгөх энэ гэсэн юмнуудаа бас дахид очоод уулзаж бас мэдээлэл тэр хүмүүсээс нь авах боломжтой байдаг. За тэгээд ер нь дарааллын хувьд гэх юм бол тэрхүү компанид очоод эхлээд одоо нөгөө гэрээгээ байгуулна. За тэгээд гэрээ байгуулсны дараа визний материалыг болохоор юу яа одоо тухайн оны 7 сарын 1-ний өдөр хүртэл бүрдүүлж өгөх ёстой. Одоо 1-ний өдөр хүртэл одоо амжиж бүрдүүлж өгөх ёстой байдаг. За тэгээд визний хураамж гэж төлнө. За тэгээд юу яа визээ болохоор одоо 6 сараас 1 жилийн хугацаанд бол хүлээнэ гэсэн үг. Тэгэхээр одоо анханасаа тийм одоо нэг юу гэмдэ хүлээлттэй очих ёстой. Одоо би за энэ хүү виз маань одоо хамгийн багадаа 6 сарын дотор гарна. За хамгийн ихтэй 1 жил ч юм уу тийм одоо юугаараа плантаагаараа юмнуудаа юу яах ёстой бодож төлөвлөх ёстой гэж хэлэх гэж байгаа. Хугацаа тооцоолохтой гэсэн үг шүү дээ. За тэгээд виз бол эхний байдлаар зөвшөөрөгдлөө гэдэг ийм хариу ирсэн тохиолдолд эрүүл мэндийн үзлэгт ордог. Тэгээд эрүүл мэндийн үзлэгээр ямар нэгэн одоо одоо эрүүл мэндийн ямар нэгэн асуудалгүй гэж гарах юм бол одоо дахиад виз маань одоо хүлээгдэн. Гэхдээ тэр нь яг эрүүл мэндийн үзлэгт орсны дараа виз 1-7 хоногийн дотор бол ер нь бол granted гэж гарч ирдэг. За тэгээд ямар ч байсан би сая нөгөө дарааллыг нь хэлчлээ. Ер нь ямар ингэж дарааллаар явдгаа гэдгийг нь. За тэгээд ер нь яг жинхэнэ нөгөө яг виз одоо авахын тулд за визний хураамж гэдэг нь бол тустай. Тэгээд тэрнээс гадна нөгөө зуучлуулсан одоо тэр мөнгөний тухай төлбөр одоо хэдэн төгрөг төлдөг вэ? Тэр нь ямар хөө байдаг вэ гэдэг талаар мэдээлэл өгье. За ер нь бол ICMA дээр очингуудаа өөрсдөө бас хэлдэг. Гэрээний хувьд гэх юм бол ер нь 2 сонголттой байдаг. За эхний сонголт нь болохоор 6000-ын багц 6000 одоо 6000 Австрали долларын багц гэсэн үг. Багц гэжтэй одоо сонголт. За энэхүү сонголт нь болохоор юу одоо багтдаг вэ гэхээр эхнийх нь болохоор яг тэнд
очиход Австрали улсад очиход тосох үйлчилгээ багтаж байгаа. За тэгээд ажлын байр одоо олоход бол тусалдаг. Одоо таны CV одоо бас нэг жижигхэн видео бичлэг хийлгүүлж авдаг. 2 минутын одоо өөрийгөө танилцуулсан яагаад Австрали улсыг сонгосон гэх мэтчлэн ийм асуултуудад хариулсан ийм бичлэг хийдэг. Одоо тэднийгээ одоо ажлын газрууд руу ингэж явуулаад тэгээд юу яадаг. Одоо ажил олж өгнө л гэсэн үг. Одоо ийм ажил байна гэж санал болгоод тэндээсээ та тэнд очсны дараа за би тэгвэл энэ ажлыг нь сонгоё гэж ингэж орно гэсэн үг. За тэгээд 9 хоногийн байр тэгээд 5 хоногийн сургалт гээд тэнд очсны дараа мэдээж одоо шууд одоо ажил олдоод шууд одоо тэнд юу яахгүй ажиллаа шууд эхлүүлэхгүй тэнд нэг 7 хоног ийм сургалт ордог. Тэр нь ямар сургалт вэ гэхээр одоо нөгөө фармд ажиллах гэж байгаа хүмүүст одоо тэр фармд яаж ажилтیں۔ Яад ийдэг гэдэг тийм сургалт ордог. За мөн дээрээс нь данс нээж өгөхтэй сим карт авч өгөх ийм одоо tax file number авч өгөх ийм одоо үйлчилгээнүүдийг бас энэ 6000 австрали доллараар явах тохиолдолд ингэж үзүүлдэг гэсэн үг. За мөн дээрээс нэрүүл мэндийн даатгал төлөх заавар өгдөг. За тэгээд энэхүү багц юу сонголт дотор бас нэг удаагийн одоо 1 жилийн work and holiday хөтөлбөр сонголтын юм эрхтэй байдаг. Энэ нь болохоор шаардлага нь гэх юм бол юм хөдөө аж ахуй үед ажилласан байх буюу одоо фармд ажилласан байх хамгийн атлист 6 сар ажилласан байх юм шаардлага тавигддаг. Хэрвээ тэгж ажилласан бол одоо дараа жилийн юм сонголтын эрх дагалддаг гэсэн үг. За тэгээд хоёр дахь сонголт нь болохоор энэ нь 3000-ийн сонголт байгаа. За энэ нь болохоор ер нь бол саяны үйлчилгээнүүд байхгүй. Зөвхөн одоо юу гэсэн үг одоо гэрээний үнээр ингэж төлөөд одоо энэ дэр хүмүүс чинь одоо зуучлж өгж байгаа тийм визэн дээр чинь ингэж гарах нь ингэ тусалж байгаа гэдэг утгаараа тийм ба зүгээр тэнд очиод юу яана гэсэн үг ажлаа өөрөө олж авна өөрөө бүх юмаа ингээд зохицуулаад байр энэ төр ингэж энэ нь болохоор яг жоохон туршлагатай одоо гадагшаа жоохон явж үзсэн эсвэл өмнө нь Австрали улсад очиж үзсэн юм эсвэл тэндээ хамаатан саднууд нь танилуд нь байдаг хүмүүсийн хувьд тохиромжтой сонголт байгаа. Хэрвээ та үнэхээр одоо би тэнд очиод чаднаа өөрөө одоо юмнуудаа ингээд зохицуулаад чаднаа гэх юм бол яг хуу энэхүү одоо багцаараа бас явж болдгоо. За тэгээд дараагийн юм нь ер нь бол нийтдээ бас хэдэн төгрөгийн зардал гарсан бэ гэдэг талаар мэдээлэл өгье. За тэр мэдээллийг өгөхөөс өмнө ер нь ямар бичиг баримтууд бүрдүүлж өгөх ёстой байдаг вэ гэдэг талаар бас яа. За ер нь бол маш олон жижиг сэжиг юмнууд байгаад байгаа байхгүй юу. Одоо гадаад паспортаас авахуулаад тэрний хуулбараас нь авахуулаад ингээд юмнууд за одоо жишээл гадаад паспорт байна. Төрсний гэрчлэгээгээ өгнө. Одоо хорооны тодорхойлолт гэж бас авна. Одоо оршин суух газрын тодорхойлолт. За тэгээд цээж зураг. За цагийн газрын тодорхойлол. За жолооны үнэмлэхтэй байх юм бол тэрийгээ тий. За тэгээд CV-гээ өгнө. За тэгээ виз хүсэх захидал гэж бас бичиж өгнө. Энэ дэр CV болон тэрний одоо виз хүсэх захидлыг болохоор ICMA-гээс өөрөөсөө бас нэг темплейт өгдөг. Тэрүүгээр нь бас харж аваад хийчих болно. Гэхдээ яг хөө заавал темплейт авахгүйгээр би өөрийнхөө одоо гоё CV байх юм бол эсвэл захидлаа өөрөө бичиж чаддаг байх юм бол одоо авах шаардлагагүй. Гэхдээ тэд нар бас хинж өгдөг. Одоо ингэж засвал яаж юм энэ төр гэдээ бас тусалдаг гэсэн үг. За тэгээд нөгөө боловсрлоо бас нотлохын тулд диплом тий. За гэрчлэгээ ч юм уу тийм юмнуудаа өгнө. За ямар нэгэн одоо мэрэгжлийн лайсенстэй байх юм бол тэрхүү гэрчлэгийн лайсенсуудаа өгнө. За тэгээд ажилтдаг бол хөдөлмөрийн гэрээгээ өгнө, ажлын газрын тодорхойлол, за нийгмийн даатгалын лавлгаа гэж бас өгнө. За тэгээд үл хөдлөх хөрөнгүүдийнхаа бас гэрчлэгийн хуулбараа өгнө. Энд дэр бас ерөөсөө их өгөхгүй зөвхөн өнгөтөр гаргасан юм нэг лавлгаа байхтуул хангалттай. Энэ нь бол за баталгааны хэсгийг би тусдаа ярий. За тэгээд ингээд баг болж чинь дөө ер нь нэг тийм за тэгээд бас нөгөө хараа жил энэ төр хийж исэн гэсэн туршлага нотлохын тулд зураг хөрөг энэ төр байх юм бол тэр зурага бас хэвлээд өгч болно. Нэг тийм ер нь бол туршлагуудаа нотлсон, боловсрлоо нотлсон, за хөрөнгөтэй гэдгийг нотлсон, за мөн дээрээс нь одоо Монгол Улсын иргэн гэдгийг нотлсон, за тэгээд ямар нэгэн үр төлбөргүй, гэмт хэрэг холбогдож байгаагүй, гэх мэтчлийн юмудаа нотлсон баримт бичгүүдийн бүгдийг нь бол өгнө гэсэн үг. За одоо жишээлбэл миний бүрдүүлж өгсөн баримт бичиг зүгээр нэг хэмжээг харуулбал ийм одоо хэмжээтэй юм хатсанд ингээд юмнууд ер нь бүрдүүлээд өгч байсан. За тэгээд баталгааны хувьд гэх юм бол яг хуу өөр дээрээ юу яаж болно өөрөө хөрөнгөтэй тий одоо тогтмол орлоготой юм байх юм бол бас өөр дээрээ ингэж баталгаа гаргаж өгнө. Эсвэл таны аав ээж бас баталгаа гаргаж өгч болно гэсэн үг. За тэгээд баталгаан дээрээ болохоор ер нь бол дансандаа атлист одоо сүүлийн үлдэгдэл нь 20 сая байх ёстой гэсэн юм шаардлага байсан баха. Тэгээд тэр нь болохоор одоо нэг дор ороогүй юм атлист 6 удаа ингэж хуваагдаж орсон харагдах ёстой. Тэгэхээр ер нь бол би ер нь нэг юм тогтмол орлоготой шүү. Өөрийгөө нөгөө
ингэж ямар нэгэн асуудал гарвал би өөрийгөө ингэж юу яаж ийна одоо ингэж батлан дааж чаднаа. Эсвэл миний аав намайг ингэж батлан дааж чаднаа. Эсвэл манай ээж намайг ингэж хөрөнгөтэй учраас ингэж надад ямар нэгэн асуудал тохиолдвол ингэж батлан дааж чаднаа гэдгийг ер нь бол нотлоно л гэсэн үг. За тэгээд миний хувьд гэх юм бол за би ер нь намайг бол одоо манай аав юу яасан батлан даалтуул гаргаж байсан. Ер нь бол нөгөө нэг алт мич бичиж өгдөг. За миний би ийм ажил эрхэлдэг, ийм тогтмол орлоготой. За миний дансны үйлдвэрлэл ийм одоо ийм байдлаар ийм байна. Жилийн дундаж орлого маань ийм байдаг гэдэг ийм юга одоо нөгөө дансны дэлгэрэнгүй хуулга одоо мэдээллүүд нь за тэгээд одоо юу лээ бас ямар ч хэсэн ер нь бол дансны тэр мэдээлэл бол өгдөг. Одоо нөгөө банкнаас шууд гаруулад авчт юм лээ шүү дээ. Тэр дэлгэрэнгүй тодорхойлол тэгээд лавлгаа гэд юм юмнуудаа банкнаас бол гараад өгч тийм лээ англиар нь. Тэгэд албан бичгтэй гэдэг нь бол баталгаа гаргаж өгнө гэсэн үг. За тэгээд манай аав жишээлбэл бас өөрийнхөө юу яасан юм бэ? Зөвхөн дансны үйлдвэрлэлээр нотлохоос гадна хөрөнгөө дээр бас нотлсон. Одоо жишээл миний дээр ийм одоо юу байна? Гэр байна, машин байна гэдэг ч юм уу тэрнийхээ гэрчлэгээнүүдийн хуулбарыг нь ингэж өгдөгөө. За тэгээд миний саяны дурдсан бүх бичих баримтуудыг ер нь бол бүгдийг нь англи руу орчуулж өгнө. Хэрвээ яг өөрөө орчуулах хийдэг хүн байх юм бол яг өөрөө тамхтай байх юм бол өөрөө орчуулад явж болно. Гадуур бас орчуулж болно. Эсвэл ICM-ийг яг одоо мөнгийг нөгөөд бас орчуулж болно. Өөрөө гадуур орчуулсан эсвэл өөрөө орчуулсан байх юм бол ICM-ийг заавал нөгөө юу мэдээлэл бичүүлж авдаг. Одоо жишээлбэл ямар нэгэн орчуулгатай холбоотой виз гарахгүй байх юм бол одоо ICM-ийг хариуцахгүй шүү. Би өөрөө ингээд өөрөө орчуулсан өөрөө хариуцлага хүлээнэ гэдэг ч юм нэг тийм юм бичүүлж авдаг. Тэгэхээр ер нь орчуулгаас болоод виз одоо татгалзах ч юм уу тийм тохиолдол ховор байдаг байх гэж би удаа бодож байна. Тэгэхээр ер нь гайгүй байдаг байх. Гэхдээ яг эрсдлээ тооцоолж ICM-ийг бас орчуулуулад авчиж болох байхад амар их юм байсан. Одоо тэр диплом одоо хамаг юмаа л орчуулна гэсэн үг шүү дээ. Төрсний гэрчлэгээс авахулаад бүх юм одоо тэр хөдөлмөрийн гэрээ байна уу тодорхойлбол нь юу вэ? Бүгдийг нь англи руу орчуулна. Тэгэхээр би бол өөрөө жишээлбэл хүнээр орчуулсан байхгүй юу? Өөрөө орчуулж өгөөд яг тамхтай хүнээр ингээд юу яаж ийсэн. Энэ бол маш эрсдэлтэй арга. Гэхдээ маш эрсдэлтэйгээс гадна амар их ажил болж исэн. Ер нь нэг ажлын хажуугаар ингэж хийх чинь амар төвхтэй санагдчихсан. Тэгэхээр бас та хэд тэрийг өөрсдөө тооцоолоод бүрдүүлээд өгч болох байхаа. За тэгээд одоо бол хамгийн гол одоо тийм нийт хэдэн төгрөгний одоо зардал гарсан бэ? Одоо энэ хүү виз гарах хүртлээр бас виз гарсны дараах гэдэг ийм зардлын бас мэдээллүүдээ хуваалцъя гэж бодож байна. За ямар ч гэсэн би болохоор 6,000-ын вакцыг сонголтыг сонгосон. Яагаад гэвэл би анх удаа очих гэж байгаа. Мөн дээрсэн надад ямар нэгэн одоо тий Австралид таньдаг хүн надад одоо туслах тийм танил хамаатан садан байхгүй учраас яг манай найзууд байдаг л да. Гэхдээ тэд өөрсдөө ажилдаа мөн дээрээс нь өөр хотуудад байдаг учраас яг намайг тусч яваад надад туслаад ингээд явахад тэднэрт боломжгүй учраас ер нь бол тэгэл эрсдлээ тооцоолоод 6,000-ын вакцыг сонгосон. За тэгээд юу яасан? Гэрээ байгуулахдаа бол урьдчилгаа 2,000 австрали долларыг төлдөг. За 3,000-ыг сонгосон ч бай, 6,000-ыг сонгосон ч бай. Ер нь урьдчилгаа нь 2,000 австрали долларыг бол төлдөг. Гэрээний урьдчилгаа гэдэг. За тэгээд тэрний гэрээгээ хий чинь төлбөрөө төлчин. За тэгээд дараа нь визний хурамж гэж авдаг. Тэр нь болохоор би сая 750,000 төгрөг төлсөн. За тэр нь бол ер нь жил бүр бас харилцаа адилгүй өөрөөр гарч магадгүй жил болгоно яг нэг адилхан бас хэлж чадахгүй. За бас саяны миний хэлээд байгаа 6,000 багц 3,000 гэж хэлээд байгаа нь бас өөрчлөгдөж магадгүй. Тэг жишээлбэл би одоо 2 жилийн өмнө очихд бол 5,500 байж исэн. Жишээ нь 6,000 багц нь. Тэгээд дараа нь ингээд 6,000 болцсон гэсэн үг. Тэгээд визний хурамжаа өгчлөөд юунгуудаа одоо виз эхний байдлаар зөвшөөрөгдлөө гэж ирэнгүүтээ эрүүл мэндийн үйлдвэрлэлд орно гэж сая хэлсэн. За тэрэн дээр болохоор яг тогтсон юм хүлээн зөвшөөрөгдсөн 2 эмнэлгийг бол ер нь бол тэрэн дээрээ л очиж үзүүлэх хэрэгтэй байдаг. Тэд нь яг надад хэлдэ 500,000 төгрөг гардаг гэж хэлж ирсэн ICM-ээс. Би өөрөө тухайн үед нөгөө Турк улсад байсан учраас би тэр Туркээс юмнуудаа төлөөд тэндээсээ юмнуудаа бүрдүүлээд өгч байсан. Нэрээ хэрв та нөгөө гадаадд байдаг эсвэл хөдөө орон нутагт байдаг бол санаа зовлтгоо онлайнаар бас ер нь ICM-тэй холбогдоод юмнуудаа бүрдүүлээд ингээд явж болдог шүү гэдэг бас тэрийг мэдээлэл бас өгч энэ бас амар давуу тал гэж бодож байна. Заавал ингээд хотод ингэж байж ич нэг аплайд гэсэн бол бас биш. За тэгээд эрүүл мэндийн үзлэгтээ орчлоо. За тэгээд тэрнийхэн дараа нөгөө визний яг грант гэж нөгөө виз чинь гарчлаа гэсэн үедээ нөгөө үлдэгдэл төлбөрөөр төлнө. Одоо жишээл 6,000 визний хувьд гэх юм бол үлдэгдэл одоо 4,000 австрали доллар төлнө гэсэн үг. За тэгээд тэрний дунд нөгөө орчуулгын зардал бас орчиж байгаа 200,000 төгрөг
гэж at least тооцоолчих. За тэгээд за виз маань гарчлаа, нөгөө үлдэгдэл төлбөрөө төлчлөө. Ер нь ICMA-тэй нөгөө гэрээ байгуулсан хамаг одоо ингээд мөнгнүүдээ ингээд төлчлөө гэж бодъё. За тэгээд тэрнийхэн дараа ер нь бол тэгээд шууд онгоцны тийзээ авнаа. За тэгээд тийзний хувьд гэх юм бол ер нь хамгийн гайгүй үнэн за 2 сая 500 байсан. Хамгийн дэйт гэх юм бол одоо тэгэл яваад өгнө шүү дээ. 3 сая 4 сая билетүүд байсан. За миний хувьд гэх юм бол ер нь бол нөгөө виз гарсны дараа жоохон за байж гэж нөгөө амар нэг тийм юу гэх юм бэ? Тийз аавна гэж нөгөө яараагүй гэх юм уу? Тэрнээсээ болоод юу яасан ер нь эртхэн авчвал гайгүй үнэтэй байсан баха. Тэгээ би болохоор жоохон нөгөө тулгаж авсан учраас би 3 сая 800-аар авсан баха. 3 сая 800-аар билет авсан. Солонгос улсаар шууд дамжих юм юу авсан. Тэгээд яг тийзнүүд чинь нөгөө одоо жишээ нөгөө нэг дамжих, хоёр дамжих эсвэл одоо нэг юм тэрнээсээ бас шалтгаалаад одоо баг өндөр гэдэг нь бас хамаардаг юм шиг билээ. За тэгээд ер нь бол тийзний хувьд бол хальцаа айлгүй шүү дээ. Дараа жил бас өөр үнэтэй болоод явчихна гэсэн үг. За тэгээд онгоцны тийзээ авлаа. Тэгээд яг бэлтгэлэл хангана гэсэн үг. Одоо явахтаа юу авч явах уу, юу хэрэгтэй байдаг вэ энэ гэсэн. Ер нь тэгээд явахтаа бас юу яадаг, ямар одоо юмнууд хэрэгтэй болдог, юу авч явбал зүгээр вэ гэдгийг би бол дараагийн бичлэгээрээ хуваалцъя гэж бодож байна. Тэгээд би дараагийн бичлэгээрээ гоё нэг явах гэж байгаа өдрийн влог маягийн юм хий гэж бодож байна. Тэгээд ер нь иймэрхүү байна. Тийм нөгөө хүлээлтнэр болохоор вид хүлээж байх хугацаа гэж байна шүү дээ. Тэрнэр болохоор жишээлбэл би хувьдаа нөгөө 7 сарын 1-ний хүртэл юмнуудаа бүрдүүлж өгч. За тэгээд би ингэж бодсон байхгүй. За 7 сарын 1-ний өдөр ингээд бидний материалыг эсвэл 7 сарын 20-наас ч юм уу те бидний материалыг цаашаа явуулжаад тэгээд бид ингээд визээ хүлээгээд явж байгаа юм байна гэж бодсон чинь үгүй байсан юм байна. Тэд нар ч нөгөө бас нөгөө систем нь нэгдсэн үедээ л бидний материалыг цаашаа явуулд юм байна л та. Тэр нөгөө систем нь нэгдэхгүй амар их удаад юм билээ. Тэгж удаад юм лаа. Тэрнээс биш систем нь нэгдчих юм бол виз гаргалт бол ер нь бол гайгүй. Ер нь хурдан гарчдаг аа л гэсэн үг. Ер нь 1-ээс 27 оны ч юм уу тэгж гарчна. Би бол тэгж ойлгосон. Яг гэвэл би одоо жишээ нь 7 сарын 1 одоо 2025 оны 7 сарын 1-ний өдөр одоо яг материалуудаа хүлээлгэж өгсөн. Тэгээд би жишээлбэл 1 сард ч үлээ холбогдоход те 26 оны 1 сард холбогдоод одоо ингээд виз маань яаж ийна ингэж холбогдоход одоо би материалыг чинь одоо илгээгээгүй байна гэж байгаа байхгүй юу. Тэг би бүр гайхаад гэсэн чинь нөгөө нэг систем нь нэгдэхгүй байгаа гэсэн юм байна л да. Тэгээд 1 сарын сүүлээр ч үлээ 2 сарын ихэр ч үлээ систем нь нэгдээд тэгээд бидний материалыг явуулаад тэгээд 1-7 хоногийн дотор ч үлээ виз хүлийн зөвшөөрөгдөөд тэгээд эрүүмэний үзлэгт ороод тэгээд хурдан 1-7 хоногийн дотор виз маань гарсан. Тэгэхээр энэ бол нөгөө систем нөгөө паузд ч юм уу эсвэл нөгөө ингээд байх юм бол одоо систем хаагдаад нэгдэхгүй байх юм бол тэгээд нөгөө ICMA-гээс бас нөгөө материалуудыг цаашаа явуулах боломжгүй зүгээр нөгөө ингээд юмнуудаа ингэж бэлтжээд хүлээгээл одоо сууж идэг гэсэн үг юм байна. За тэгээд миний одоо анхны бичлэг маань ингээд дуусж байна. Аль болох өөрийнхөө одоо бүрдүүлж байсан баримт бичгүүд за тэгээд дарааллууд за тэгээд гаргасан одоо зарлууд гэдэг бүгдийг нь бол хуваалцахыг хичээлээ. Тэгээд өөр асуух зүйл байх юм бол комент хэсгээр асуултуудаа үлдээчээрэй би тэгээд доор нь ингээд хариулаад өгнө. Тэгээд дараагийн бичлэгээрээ бас гоё дутуу үлдээсэн юмнуудаа бас хэлж өгөхийг хичээнэ. За тэгээд ер нь бол энэ ганцаараа сууж байгаад ингээд камерын өмнө ярих чинь бас жоохон амар хэцүү ажил юм билээ шүү дээ. Нөгөө влогрууд, YouTube хийдэг хүмүүс, бичлэг хийдэг хүмүүс, контент бүтээгч нар бүр ямар амар мундаг хүмүүс вэ? Ямар одоо тий төвчээртэй юм хүмүүс вэ гэдгийг бас ингээд ухаарад ойлгоод сууж гин бас энэ бичлэгийг хийж бас буу юм боллоо. Тэгээд баяртай.